Эмбүк төллөөлж байна. Мөнгөний ухаан. Аз жаргал эд баялаг хийгээд шунлын талаарх цаглашгүй сургамжууд. Зохиогч Морган Хаусел. Англи хэлнээс орчуулсан Энхбаатарын цол баяр. Номыг уншсан Баццгийн Пүрв Давг. Оршил. Хорвогийн хамгийн дуйлант шоу. Оюутан ахуйда би Лос Анжелесын нэгэн тансаг зочд буудалд үүдний өгтөгчээр ажилладаг байлаа. Тэнд нэгэн технологийн компани залуу захирал тогтмол үйлчлүүлдэг байв. Хориодох насандаа утасгүй интернет төхөөрөмжийн гол бүтээгдэхүүн хэсгийг зохион бүтээж патентлуулсан гоц ухаант нь тэрээр хэд хэдэн бизнес эхлүүлж худалдснаар гялалцсан амжилтанд хүрээд байсан юм. Гэвч тэрээр мөнгөтэй яг л гэрэн жаахан хүүхэд шиг харьцдаг байв. Тэр хуруу зузаан боодолтой зуутын дэвсгэртүүд халаасалж явах ба таарсан болгондоо үзүүлж гайхуулна. Хөлж үргэсэн үедээ баахан баярхаж хөрөнгө билээ тоочин сагсуурахтаа ичиж зовхыг ч үл мэдэн чанга хашгич чинь. Нэг өдөр тэр манай ажилчдын нэгт боодолтой мөнгө өгөөд үнэт эдлийн дэлгүүрээс $1000 үнэ бүхий алтан зоос хэдийг худалдаа авахыг даалгав. Цагийн дараа өнөөх технологийн компани захирал номхон далайн зүг харсан боомтын тавцсан дээр хэсэг нөхөдтэй цуглав. Тэр гартаа барьсан алтан зооснуудаа далаа руу шидэж хэн нь хамгийн хол чулуутгаа үзэж маазрав. Хэдэн өдрийн дараа тэр зочд буудлын зоогийн газрын ширээний чийдэнг хагалчихав. Менежер түүнд $500 төлбөр төлж чийдэнг сольж өгөх ёстойг сануулхад "Чи надаас ердөө $500 хүсээ юу?" хэмээн этгэж ядан асууж халааснасаа боодолтой мөнгө гарган "Энд $5000 байгаа. Одоо нүднээс минь далдор. Дахиад намайг ингэж доромжлох хэрэггүй шүү" хэмээн цамналаа. Ийм зан авиртай хүн хэр хол явах уу гэж бодогдож байна уу? Танд л гэж хэлэхэд тийм ч удаагүй. Учир нь би түүнийг хэдхэн жилийн дараа модоо барьж юучгүй болсон тухай олж мэдсэн юм. Эндээс номны гол зорилго харагдаж буй. Мөнгийг сайн удирдах чадвар бидний оюун чадамжаас илүү зан төлөвөөс хамаардгийг энэ номоор дамжуулан харуулах юм. Даанч хандлага зан төлөвийг энгийн байтугай маш ухаантай хүндэж зааж сургахад тун хүнд. Сэтгэл хөдлөлөө залуурдаж чаддгүй гоц ухаантан санхүүгийн гүн хямралд өртөж мэднэ. Эсрэг нь ч үнэн. Хэрв зөв хандлага зөв чанартай бол санхүүгийн огт мэдлэггүй дундаж хүмүүс ч чинээлэг амьдарч чаддаг үлээ. Рональд Джеймс Рид нь Америкийн томоохон хандивлагч, хөрөнгө оруулагч, цэвэрлэгч, шатхуун түгээгүүрийн ажилтан байв. Википедиа дээрх миний унших дуртай түүх ингэж эхэлдэг. Вермонтын зах дуу газар төрсэн Рональд Рид гэр бүлийнхнээсээ анх удаа ахлах сургуулийн гэрчлэгээ өвөрсөн гишүүн нь байв. Өдөр бүр замын унаанд дайгдаж сургуультай явдаг байсан нь түүний түүхийг улам гайхалтай болгодог. Рональд Ридийг мэддэг хүмүүсийн хувьд бол түүний амьдрал тийм ч онцгой биш. Түүний амьдрал үнэхээр эгэл даруй байсан. Рид 25 жилийн турш шатхуун түгээх газар машин засаж, 17 жил JC Penney-гийн шалыг зөвлөсөн. 38 наснда тэрээр $12,000 2 унтлагын өрөөтэй байшин худалдан авч тэндээ бүх насаараа амьдарчээ. Тэр 50 наснда бэлэвсэрч дахин гэрлээгүй юм. Түүний хобби нь түлээний мод хаглах байсан хэмээн найз нь дурсдаг. Рид 2014 онд 92 наснда таал төгссөн юм. Энэ үед л хөдөөгийн игэл жирийн цэвэрлэгч ир бөмбөрцгийн ярианы сэдэв болсон юм. 2014 онд Америкт 2,813,503 хүн нас барснаас 4,000 орчим л нас барах үед 8 саяас дээш долларын хөрөнгөтэй байж. Хачиргалтай нь тэдний дунд Рональд Ридийн нэр цохиж явсан юм. Энгийн нэгэн цэвэрлэгч ир дагвар хүүхдүүдтэй $2 сая, нутгийнхаа эмнэлэг болон номын санд нийлээд $6 сая хандивлахаар гэрээсэлжээ. Ридийн танилуд ёстой мэл гайхаж цэл хөхрөв. Тэр хаанаас ийм их мөнгөтэй болсон юм бол? Үнэн дээр энд нууц гээд байх зүйл байсангүй. Одон гээсэн суглааны азтан эсвэл чинээлгэлийн өв залгамжлагч байгаагүй тэрээр мөнгөө чатгаараа хурааж Blue Chip-ийн хувьцаанд хөрөнгө оруулсан нь энэ ачаа. Ингэж хэдэн 10 жил хүлээсний эцэст түүний бяцхан хуримтлал $8 сая гаруй болж өссөн нэмэгдэжээ. Цэвэрлэгчээс хандивлагч болсон түүний түүх ердөө л энэ юм. Тэгвэл Рональд Ридийг нас барахаас хэдхэн сарын өмнө Ричард хэмээх өөр нэгэн залуу олонний анхаарлын төвд байв. Рональд Рид болон Ричард Фосконы нарын амьдрал тэнгэр газар шиг ялгаатай. Харвард их сургуулийн төгсөгч, бизнесийн удирдлагын магистрийн зэрэгтэй Merrill Lynch компани захирлуудын нэг асан Фосконы санхүүгийн салбартаа амжилтын оргилд гарч 40 наснда тэтгэврт гараад сайн үйлсийн хандивлагч болсон юм.
Тухайн үед Merrill компанийг гүйцэтгэх захирал асан Дэвид Комански Foxconn-ийн талаар бизнесийн туршлагатай манлайлагч, ухаалаг шийдвэр гаргагч, үнэн ч шударга нэгэн хэмээн магтаж байв. Грейнс бизнесийн сэтгүүлээс зарладаг 40 хүртэлх насны 40 шилдэгийн нэгээр тэрээр тодорч явсан удаатай. Гэтэл өнөөх алтан зоос чулууддаг нөхөртэй адил түүний бүх зүйл нуран унсан юм. Foxconn-ы 2000-ад оны дундуур Connecticut-ийн Greenwich-т 11 угаалгын өрөө, 2 цахилгаан шат, 2 усан сан, 7 зогсоолтой 1672 м2 талбай бүхий байшингаа өргөтгөхөөр маш их хэмжээний зээл авчээ. Арчилгаа засвар үйлчилгээндээ сард $90,000 зарцуулдаг үл хөдлөх шүү дээ. Тэгтэл хүн бүрийн халаасыг нэдэрлсэн 2008 оны санхүүгийн хямрал нүүрлэж, Foxconn ч мөн хамаг байдгаа алджээ. Хөрвөх чадваргүй хөрөнгүүд тааж давшгүй их өрийн балгаар тэр дампуурсан юм. Надад одоо ямар ч орлого байхгүй хэмээн тэрбээр 2008 онд шүүгчэд хэлсэн байдаг. Эхлээд Palm Beach дэх байшин, хожим нь 2014 онд Greenwich дэх харшийг хураажээ. Рональд Рид бүх хөрөнгөө сайн үлсэд хандивлахаас 5 сарын өмнө Ричард Foxconn-ийн сууц албатан дуудлага худалдаагаар орж, даатгалын компани үнэснээс 75%-аар доогуур үнээр зарагдав. Гэр доторх усан сангаас нефт харагдах бүрхөвчдээр сэтгэл хөдлөм зоог барьж бүжиглдэг байсан гэж зочдод дурсдаг. Рональд Рид хатуужилтай байсан бол харин Ричард Foxconn-ийн шунхаа нэгэн байжээ. Энэ л тэдний мэдлэг туршлагын асар том зөрүүг арилгасан юм. Гэвч би Рональдыг дүүрэж Ричард шиг бүү байх хэмээн сургамжлах гэсэнгүй. Үнэн дээр тэгж зөвлөсөн ч буруутахгүй л дээ. Ер нь санхүүгээс өөр ямар салбарт дээд боловсралгүй, сургалт авч байгаагүй, ажлын туршлагагүй, дээр нь танил талчгүй хүн өндөр боловсралтай бүрэн бэлтгэгдсэн, мэрэгжлийн дадлаг туршлагатайгаар барахгүй олон чинэлэг найзтай залууг амжилтаараа давж чадах. Миний л хувьд санаанд орох юм алга. Рональд Рид зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг Харвард төгссөн мэс засалчаас сайн хийсэн. Эсвэл тэрээр туршлагатай архитектороос илүү тэнгэр багандсан барилгын зургийг гаргасан. Бүр цэвэрлэгчээр дэлхийн шилдэг цөмийн инженерүүдийг давж гарсан зэрэг түүхийг бид хизээч олж сонсохгүй. Харин мөнгө санхүүгийн салбарт бол энэ байдаг л түүх шүү дээ. Рональд Рид Ричард Foxconn-ийн нарын түүхийг хоёр янзаар тайлбарлаж болно. Нэгдүгээрт санхүүгийн үр дүнг цэвэр аз, оюуны чадамж, хичээл зүтгэл хөтэлдэг. Энэ нь тодорхой төвшөнд үнэнч байж болно. Энэ тухай дараагийн бүлгүүдэд дэлгэрэнгүй бичих болно. Хоёрдугаарт мөнгө бол ярвигтай шинжлэх ухаан биш. Миний хувьд ихэнх тохиолдолд. Энэ бол харилцааны зөөлөн ур чадвар. Та хэр их юм мэдхээс илүүтэй таны хандлага, зан төлөв илүү чухал. Чухам тэрл зөөлөн ур чадварыг би мөнгөний ухаан хэмээн нэрлэсэн юм. Эдгээр ур чадвар нь мөнгөний мэрэгжлийн техник ур чадваруудаас илүү чухал болохыг богино түүхүүдээр дамжуулан танд ойлгуулах нь энэ номын гол зорилго юм. Гайхамшигт Ридээс гүнигт Foxconn-ийн түүх хийгээд өөр олон түүхээр дамжуулан хүн бүрд санхүүгийн ухаалаг шийдвэр гаргахад туслах зорилготойгоор бичих болно. Учир нь эдгээр зөөлөн ур чадварт бид төдийлөн ач холбогдол өгдөхүүг би ойлгосон юм. Мөнгө санхүүг өгөгдөл томьёогоор бодож тэгштгэлийн хариунд үндэслэн шийдвэр гаргадаг математикс өртөө шинжлэх ухаан мэт хаасаагүй ойлгодог. 6 сар амьдрахад хүрэлцгүүц хэмжээний гинтийн эрсдлийн хуримтлал үүсгэж, цалингийнхаа 10%-ийг хадгалж хувийн санхүүд заадаг шүү дээ. Хөрөнгө оруулалтын ертөнцид ч гэсэн бодлогын хүү, зах зээлийн үнэлгээний түүхэн хамаарлыг бид тогтмол тооцдог. Компани санхүүд ч мөн адил санхүү эрхэлсэн захирлууд капиталын өртгийг наривчлан тооцоолдог шүү дээ. Эдгээрийг зөв буруу гэж хэлж байгаа юм биш ээ. Гэхдээ юу хийхээ мэдэгч үнийг хийхээр оролдох үед хэрхэн бодож, ямар шийдвэр гаргахыг та хэлж мэдэхгүй. Хүссэн хүсээгүй бидний амьдралд ямагт нөлөөлдөг хоёр хүчин зүйл бий: мөнгө ба эрүүл мэнд. Анагаах ухааны салбар бол орчин үеийн шинжлэх ухааны ох юм. Дундаж наслалт дэлхийд даяар өссөөр л байна. Хүний бие махбод хэрхэн ажилдаг талаарх эмч нарын хуучинсаг бодлыг шинжлэх ухааны нээлтүүд орлож, үр дүнд нь олон хүн илүү эрүүл болж байна. Харин хөрөнгө оруулалт, хувийн санхүү, бизнес төлөвлөлт зэрэг мөнгөтэй холбоотой салбарын хувьд байдал эсрэгээр ажээ. Уг нь сүүлийн 20 жилд санхүүгийн зах зээл дэлхийн шилдэг их сургуулиудаас хамгийн шилдэгүүдийн л татсан. 10 жилийн өмнө Принстон инженерийн сургуулийн хамгийн алдартай анги санхүүгийн инженерчлэл байв. Гэвч энэ бүхний үр дүнд бид илүү сайн хөрөнгө оруулагч болж чадсан уу? Би л тэгж бодохгүй байна. Олон жилийн дадлага, Алда Жонсон туршлагын дүнд бид сайн тариаланч, сантехникч, эсвэл хиймч болдог.
Гэвч та өр тавихаа болж гинтийн хямралын хуримтлал үүсгэн тэтгэврт гарахтаа бэлдэх зэргээр урдын алдаа туршлагаасаа суралцсан хувийн мөнгө санхүүгээ сайн удирддаг болж байна уу? Бид аз жаргал ба мөнгөний хамаарлыг бодитоор тунгаан боддог уу? Үгүй л байх та. Шалтгаан нь миний бодлоор бид мөнгийг томьёо ба хуульд захирагддаг физикийн шинжлэх ухаан болон тодорхой хууль дүрмтэй адилтхан ойлгож заахаас биш сэтгэл судлалтай буюу сэтгэл хөдлөлүүд ба нюанстай адилтхан боддоггүй. Энэ бол миний хувьд маш чухал бөгөөд гайхмар зүйл юм. Мөнгөний нөлөөллөөс ангид нэгэн хаанч байхгүй. Мөнгө бидний ихэнхийг төрөгдүүлэх чадaltaй. Мөнгөний талаарх хүн бүрийн ойлголт харилцан адилгүй. Мөнгө бидэнд эрсдэл, итгэл, өөртөө итгэх болон аз жаргалын талаарх амьдралын чухал хичээлүүдийг сургамжилдаг. Үгээр зогсохгүй хүний ааш авирыг хуу илчилж, учир шалтгааныг тайлбарладаг. Ёстой л мөнгө бол энэ хорвоогийн хамгийн дуйлаант шоу юм. Энэ сэдвээр 10 гаруй жил бичсэн туршлага минь мөнгөний ухааны талаас бичгэд хүргэсэн юм. Би 2008 оны эхээр санхүүгийн талаар бичиж эхэлсэн. Энэ үеийн санхүүгийн их хямрал буюу сүүлийн 80 жилд тохиогоогүй хамгийн хүнд санхүүгийн хямралын үедээ давхцсан билээ. Тухайн үед юу болоод байгаа талаар бичхийн тулд би өөрөө юу болоод байгааг ойлгохыг хүссэн. Гэтэл яг юу болоод байгааг ямар учир шалтгааны улмаас гэдгийг хэн ч оновчтой зөв тайлбарлаж чадахгүйгээс гадна хэрхэн хариу арга хэмжээ авах ёстойг ч мэдэхгүй байгааг би хамгийн түрүүнд ойлгосон юм. Тухайн үед мэрэгжилтнүүдийн дэвшүүлсэн сайн тайлбар бүрд булзах аргагүй няцаалтууд ирж байлаа. Гүүр нурахад инженер нэрээд аль хэсэгт ямар хүчээр дарснаас болж нуралт үүснэг томьёолон тооцоолж учир шалтгааныг даруй тодорхойлчихно. Учир нь физикийн хууль хөдлөшгүй юм. Гэтэл мөнгөний ертөнц тийм биш ээ. Хүмүүсийн үйлдэл шийдвэрүүд санхүүгийн ертөнцийг чиглүүлдэг. Тийм учраас миний хувьд зөв шийдвэр танд галзуу солиотой санагдаж болно. Санхүүгийн ямарлын талаар судалж бичих тусам мөнгийг санхүүгийн онолоос бус харин түүх, сэтгэл судлалын хүчээр илүү сайн мэдэж болохыг би ойлгосон юм. Жишээ нь хүмүүсийн өрөнд орж амьдралаа үрж буй шалтгаан нь зээлийн хүү биш, харин хүний шунхаа сэтгэл, найдваргүй зан чанар, хэд өөдрөг үзэлтэй холбоотой гэвэл илүү оновчтой тайлбар болно. Зах зээл дээр хувь цааны үн ёроолдоо тултал унахад хөрөнгө оруулагчид хувь цаагаа зардаг шалтгааныг ойлгохын тулд ирээдүйд хүлээгдэж буй өгөөжийг математикийн аргаар тооцоолохын оронд гэр бүлийн хүчин зүйлтэй холбож үзээрэй. Хэрв тухайн хөрөнгө оруулалт гэр бүл хүүхдүүдийн тань ирээдүг эрсдэлд оруулж эхлэвэл та яах вэ? Түүх давтагддаггүй, харин хүн бол давтагддгийм гэсэн Волтерийн дүгнэлтэнд би дуртай. Энэ нь бидний мөнгөтэй хэрхэн харьцдгийг шууд илэрхийлдэг. Би хүмүүсийн мөнгөний шийдвэрт шууд нөлөөлдөг хамгийн ноцтой 20 зан төлөвийн дагуулдал, тэдгээрийн учир шалтгаан, өрөөсгөл хандлагуудын талаар 2018 онд нийтлэл бичиж байв. Тус нийтлэл мөнгөний ухаан гарч ихтэй байсан бөгөөд 1 сая гаруй хүнд хүрсэн юм. Тэрхүү санаагаа илүү дэлгэрүүлж бичсэн нь өдгөө энэ ном болон таны гарт хүрч байна. Тиймээс энэ номонд миний зарим богино нийтлэлүүд бүрэн ихээрээ хэвлэгдсэн билээ. 20 бүлэг бүхий энэ номонд би мөнгөтэй харьцах хүний мөн чанар, шинжлэх ухаанч мэдлэгтэй зөрчилддөг хүний сэтгэл зүйн онцлог шинжүүдийг тайлбарлана. Ном бүхэлдээ нэг цогт санаа илэрхийлэгч бүлэг тус бүрт өөр сэдвийг хөндөх тул уншигч та онцгойлон сонирхсон сэдвээ сонгон номыг хэсэгчлэн бүлэг тус бүрээр нь уншсан ч болно. Энэ ном тийм ч урт биш. Ер нь ихэнх сэдвүүт 300 хуудас тайлбар хэрэггүй байдаг. Тийм ч учраас ихэнх уншигчид зарим номыг уншиж дуусгадаггүй. Иймд нэг сэдвийн талаар таныг залгаах урт зүйл бичиж байснаас 20 богино санаа бичгийг би илүүд үзнэ. За эхэлцгээе.